Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр математикийн хичээл орно. Үндийг хэмжих баттгал хичээлээр цахим видео хичээлийг хүүхдүүд та нартай хүргэж байна. Үндийг хэмжих нэгж өмнөх хичээлээр орсон байгаа. Бага нэгж нь миллиграм, грамм. Үндсэн нэгж нь килограмм. Их нэгж нь центнер, тонн. 1 тонн 10 центнертэй тэнцүү. 10 центнер маань 1000 кг-тай тэнцүү. 1 центнер нь 100 кг-тай тэнцүү. 1 кг нь 1000 г-тай тэнцүү. 1 грамм нь 1000 мг-тай тэнцүү. Бодлого 1. Заасан нэгжээр илэрхийлээрэй. 7 тонн 20 кг-ыг килограмм руу шилжүүлье. 7 тонныгоо килограмм руу шилжүүлнэ. 1 тоннд 1000 кг байдаг. 1000 кг-ыгаа 7-оор үржүүлээд 7000 кг. 7000 кг дээрээ 20 кг-ыгаа нэмээд 7020 кг гарлаа. 13 центнер 250 кг-ыг килограмм руу шилжүүлнэ. Их нэгжээ бага нэгж рүү шилжүүлэх буюу 13 центнерийг килограмм руу шилжүүлнэ. 1 центнерт 100 кг байдаг учраас 100 кг-ыгаа 13-аар үржүүлээд 1300 кг. 1300 кг дээр 250 кг-ыг нэмээд 1550 кг гарлаа шилжүүлээд. 9 кг 700 г-ыг грамм руу шилжүүлнэ. 9 кг-аа грамм руу шилжүүлнэ. Тэгвэл 1 кг-д 1000 г байдгийн чинь 1000 г-ыг 9-оор үржүүлээд 9000 г. 9000 г дээрээ 700 г-аа нэмээд 9700 г гарлаа шилжүүлээд. Бодлого 2. Дараах тоонуудыг жишээрэй. 2 кг 380 г-ыг 3 кг 280 г-тай жишээ. Тэгвэл энэ хоёр тооны маань нэрнүүд нь адилхан учраас 3 кг 280 г маань их байна. 5 тонн 4 центнер. 4 тонн 5 центнер. Энэ хоёр тооны маань мөн адил нэр нь адилхан байгаа учраас 5 тонн 4 центнер нь их байна. 900 кг 1 тонн хоёрын аль нь их вэ? Тэгвэл нэр нь өөр байгаа учраас тонноо килограмм руу шилжүүлнэ. 1 тоннд 1000 кг байдаг. 900 кг 1000 кг хоёрын аль нь их вэ? 1000 кг нь их. 1 кг 872 г-ийн аль нь их вэ? Мөн адил нэр нь өөр учраас килограммаа грамм руу шилжүүлнэ. 1 кг-д 1000 г байдаг. Тэг 872 г 1000 г хоёрын маань 1000 г нь их. Бодлого 3. Үйлдэлийг гүйцэтгэрэй. 5 кг 800 г-аас хасах нь 2 кг 300 г. Граммын дор граммыг бичнэ. Тэг нэгжийн орны дор тэг 10-ийн орны дор тэг 100-ийн ор 800-аас 300-ыг хасаа 500 килограммын дор килограмм. 50000-аас 2000-ыг хасаад 3000 буюу 3 кг 500 г гарлаа. Дараагийн бодлого 2 тонн 570 кг дээр нэмэх нь 2 тонн 420 кг-ыг нэмье. Килограммын дор килограммыг бичлээ. Нэгжийн орны дор тэг 10-ийн орны дор 910-т 100-ийн орны дор 900-т тонны дор тонныг бичнэ. 2000-т дээр 2000-ыг нэмээд 4000-т буюу
4 тонн 990 кг гарлаа. 36 кг 250 г-аас хасгана 9 кг 150 г-ыг хаслаа. Грамын дор грамыг бичлээ. Нэгжийн орны дор хасаатыг 10-ийн орны дор 5-аас 5 10-ыг хасаатыг 200-аас 100-ыг хасаад 100 кг-ын дор килограммыг бичнэ. 6000-аас 9000-ыг хасч болохгүй учраас 10,000-ийн орноос 1,000-ыг зээлээд 7000 буюу 27 кг 100 г гарлаа. 91 тонн 7 центнерээс хасгана 50 тонн 5 центнерийг хасна. 17 центнер 90 кг дээр нэмэх нь 7 центнер 57 кг-ыг нэмээрэй хүүхдүүдээ. Өөрийгөө сориорой. Хүүхдүүдээ багштайгаа хамтраад асуултанд хариулаад яваарай. 1 кг нь хэдэн грамтай тэнцүү вэ? 1000 грамтай тэнцүү. Хагас килограмм нь хэдэн грамм болох вэ? 500 грамм болно. 1 тонн нь хэдэн килограмтай тэнцүү байх вэ? 1000 килограмтай тэнцүү. 400 кг нь хэдэн центнертэй тэнцүү вэ? 4 центнертэй тэнцүү. 5 центнер нь хэдэн килограмтай тэнцүү вэ? 500 кг-тай тэнцүү. Гэрийн даалгавар. Доорх нэгжүүдийг өсөх хэрэмбээр бичээрэй. 34 кг 12 центнер 200 г 1200 мг 9 тонн 2 центнер. 2. Гэр бүлийн гишүүдийн биеийн жинг буурах хэрэмбээр бичээрэй. 3 дахь даалгавар. Сургагчийн хуудас 77-гийн 317 318-ыг ажиллаад ангийнхаа группт байршуулаарай хүүхдүүдээ. Хичээлээ анхааралтай үзсэн хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.